Сайн уу? Аян байна. Өнөөдөр та нартай амар амархан үнэхээр амттай спагетти паста хийн. 30 минутанд бэлэн болдог пастаг хамт хийцгээе. Та хэд маань заавал туршаад үзээрэй. Амархан хэрний амтан зүгээр л супер. Яг л рестораных шиг спагетти гэсэн үг. Үүнд бидэнд хэрэг болох зүйлс өрлөн помидор, улаан чинжүү, сонгон, сармис, давс, базилик, ургамлын тос, тэгээд спагетти гомон, баг зэрэг сүн крем. Эхлээд хэдүүлээ соусоо бэлдэнэ. Үүнд болохоор ногоонуудаа угааж цэвэрлээд хэд хэдэн хэсэгт хугаана. Харин өрлөн помидороо болохоор тэр чигт нь үлдээгээрэй. Хэрчиг шаардлагагүй. Ингээд бэлдсэн ногоонуудаа листэнд эсвэл ямар нэгэн хэв туковонд хийж болох тавхч байж болно. Үүнд бүх орцуудаа хийгээд дээрэс нь базилик болон давсаа хийж хутгана. Тэгээд баг зэрэг ургамлын тос хийгээрэй. Үүнийг болохоор урдчилж халаасан 100-нд 200 градуст 30 минут шаарна. Энэ хугацаанд хэдүүлээ пастагаа давстаа усанд чанаж тавьчихна. Пастагаа болохоор хүйтэн усаар сойх шаардлагагүй. За одоо ногоонууд маань цайхан шарагдаад гоё болсон байна. Эндээс би болохоор хэдэн помидор аваад үлдсэн үүнийгээ сүлд чимэглэгтэй хэрэглэн үлдсэн бүх ногоонуудаа сүн кремтэй савнд хийгээд бүгдийн сайхан миксер дээд нухачлан ингээд л бидний амт өнөр нь ёстой гоё крем маань бэлэн болсон. Амар өтгөн. Үүнийг болохоор чансан паста руугаа хийж сайдар хутгана. Соус халуун байвал илүү гоё. Баг зэрэг хүрсэн байх юм бол үүнийг гол халагчинд хийж хэрэглэж болно. За одоо хамгийн гол хэсэг тавглалт үүн дээрээ шарагдсан помидоруудаа шиглээд пастан дээрээ чимэг болгож тавьсан байгаа. Хүсвэл та хэд маань дээрээс нь пармесан бяцлаг мөн ганц 2 навчт ногоо нэмээд илүү гоё тавглалт хийж болно. Энгийн эртний сэтгэл дулаахан гэр бүлдээ эсвэл өөртөө зориулж хийж болох хамгийн амархан паста. Энэ хүртэл бичлэгээ үзсэнд баярлалаа. Таалагдсан бол subscribe дараарай. Дараагийн амттай жороор уулзцгаая. Аян та бүхэнд хайртай шүү.